За өдрийн минь. За өнөөдөр залбиралтай бичлэг хэл амд урахгүй нү тий. За сайн байна. Өнөөдөр бүгдээ хамтдаа залбирх болно. Тэгээд бид нар маш олон удаа мэдээж юу гэх залбирлыг ер нь голцоо нэг тал руу хийдэг байсан. Нэг тал руу гэдэг нь ер нь би л ингээ бурханд ер нь залбирдаг гэж. Гэтэл таны төлөө бурхан залбирдаг гэдгийг ер нь та өөрөө мэддэг юм болов уу? Өнөөдөр их анхаарлаа тэн дээр илүү тавиасаа гэж бодож байна. Бурхан таны төлөө залбирж байгаад та түүнийг сонсоод хүлээж авч чаддаг чадвар гэдэг зүйл маань бидэнд үнэхээр хэрэгтэй цаг үед бид амьдарч байна. Энэ утгаар нь бас яг энэ тал руу илүү хандуулах болно. Би таны зүсгэлийг энэ зүйл рүү их хандуулаасаа гэж бодож байна гэсэн. Бурхан сүүлийн үед хүчрэх үгүүдийг маш тунхаглуулж байгаа. Тэр өөрийнхөө байдаг гэдгийг тунхаглуулсан. Тэр мөн би өөрийнхөө хийдэг зүйлсүүдийн тухай яригдсан байгаа. Гэтэл харин бид яаж хүлээж авч байна гэж. Бид өгдөг үлээ. За бурхан бол юмаа хийж байна. Харин би яг тэгээд бурхан хийх гэж. Би танд хэлээ. Бурхан хизээч юмыг таньгүйгээр юу ч хийхгүй. Би бүр онцгойлоо танд хэлье. Үнэхээр бурхан таньгүйгээр таны гэр бүл дээр, таны амьдрал дээр, таны хамааралтай болгон дээр таньгүй бол юм хийх ямар ч боломжгүй юм шиг гэдгийг та өөрөө бүр хүлээн зөвшөөрч амьдраасаа гэж бодож байна. Би одоо бүр түүний төлөөлөгч нь буюу би түүний дамжуулагч нь гэдэгтээ би таныг бүр хүлээж аваасаа гэж бодож байна гэсэн. Бүр төлөөлөн сууж байгаа юмыг ингээд бүр гаргаж ирж байгаа нэг нь та өөрөө юм аа. Тэгэхээр энэ утгаар нь энэ өгүүлбэрийн утгыг нэг ингээд холбоод авчих хэрэгтэй байна. Энэ тухай би эх 7 хоногт жоохон ярихыг өөр хичээж байгаа. Тэгээд эх 7 хоногт бас онцгой цаг олно гэж үнэн итгэлтэй байна. Ер нь үргэлжил бидний өмнө юмсууд үнэхээр гоё хийгдэж байгаа. Үнэхээр сайн байгаа. За өнөөдөр нэг эрхэмийг өнөөдөр өргөх гэж байна. Тэгээд үгийн сонсъё. Үнэхээр өөрийнх нь амьдрал дээр бурхан юу хийж байгааг бид үнэхээр харах хэрэгтэй байна. Үргэлжлүүлээд энэ гэрчлэл үргэлжлэх болно. Тэр хүн болгон ер нь одоо амьдрал дээр болж байгаа зүйлсүүдийг гэрчлэх цаг ирсэн юм аа. Тэгэхээр бид нар гэрчлэлийг зүгээр ингээд тийм ээ бурхан надад бурхан тийм юм өгөөч гэж өгсөн. Эсвэл бурханаас би бас яг ингэж яриха болчихжээ. Үнэхээр би болчих. Яагаад гэвэл тэр үнэхээр миний эцэг юм бол тэр миний төлөө бүх зүйлийг хамгийн сайнаар хийж байгаа гэдэг зүйл бол арай юм том болчих юм санагдаж байна гэсэн. Гэрчлэлч гэсэн хийснийхэн төлөөс харин бид нар өнөөдөр бурханыг харсан тухайга бурхан надад юу илчилж байгаа тухай гэрчлэлүүд бас илүү байгаасаа гэж бодож байна. Үнэхээр бурхан миний амьдрал хийж байгаа зүйлсүүдийг хараад мөн бурхан өөрийнхөө хийж байгаа зүйлсийг надад харуулсан цаг байхгүй. Бүр таньж мэдээд тийштэй гэж. Бурхан яг ийш. Тэгээ Есүс Христос би 12 нас. Гэхдээ би хаана байгааг мэдэн штэ. Би эцгийнхээ өргөнд байдаг штэ гэж хэлсэн шиг. Өнөөдөр бидэн ч гэсэн тийм ээ. Намайгаа өмгөөлөгч байгаа штэ. Тэгээ миний аав надад ингэж ярьлаа штэ гэдгийг яг энэ дээрээс энэ газар дээрээс би таны бурханыг алдаршуулаасаа гэж бодсон. Энэ цаг руу бид илүү шилжсэн байгаа. За тэгээ өнөөдөр хүслээ нэг үрээ. Баярлалаа. Өдрийн минь. Бас юу юм бэ? Би хятад улсын 90 хотын нэгдүгээр дунд ах сургууль сурдаг. Одоо 11 дэх анги. Уг нь 12 дахь анги л та. Нэг үл ирсэн. Очоод. Тэгээд энэ жил 18 хүрнэ. Тийм. Тэгээд одоо ишлэлийн талаар л яриад үү. Нэлээдэн жилийн өмнө Сэлэнглүү явсан байхгүй юу? Тэгээд ээж 2 дүүгээ Сэлэнгэд үлдээчээд автор буцаж явах замдаа машин барилгаар ирсэн. Тэгээд Сэлэнгч нэг яг явж явах замд аюул олон төрлийн зам байсан. Нэг нь тэгшин, зарим бартаатай. Тэгэхээр би тэндээс нэг юм ойлгосон юм. Амьдрал янз бүрийн зам байдаг. Тэн
бартаатай хэцүү замч байгаа, амархан замч байгаа. Хамгийн гол нь нэг газартаа очих нь л юм л. Тэгэхээр зорилготой хүрэхин тулд маш олон төрлийн замууд байдаг. Тэгэхээр хувь тойлонгаараа тэр замаар ямар ч хамуу төрлөөр явагдана. Эсвэл хатгатай л. Энийг хоол идэхэд уг нь ярих гэж хагаад мартсан байлээ. Яг гарсныгаа дараа сансан. Тэгээд саяхан өсрийнхнараа сайхан кино үзэж нэг оройг өнгөрүүлсэн. Тэгэхэд нэг кино бол их таалагдсан. Задлаг үсэхэд. Тэндээс бол эцгийн хайрыг харж болох юм билээ. Эцэг хүн өөрөөхтэй яаж халамжилж гин, яаж өсөж гин, дараа нь яах вэ гэл. Тэр болонгууд хүн насан туршаагүй байсан чинь нөгөө халах голын дайм болцсон. Тэгээд хүн ингээд дур мэдээд тийм цэрийн бүтгэл бүртгэгдсэн байхгүй. Тэгээд нөгөө аав нь болонгууд нөгөө хорон дээр очиод болох гэсэн чинь нөгөө дарга нь ерөөс тоогүй. Тэгээд л яг киноноос үл тэр дарга нөгөө ухаарсан л та. Насан туршаагүй хүүхдээ явуулсан. Тэгээд тэнд болонгууд тэгээд яг хүүхэд нь болонгууд киноноос үлд өнгөрчтэй. Дайны бол яг ард нь цэсрэг бомбог дэлбэрээд. Тэгээ эцэг нь маш их хүүхдээгараас харамсчдаг хашууддаг. Тэр бол их юм харсан. Тэгээд амьдралын ярьж байгааг сонссон. Амьдрал өвчтэй ирсэн. Тэгээд тэндээс найзуудтай урхны талаар ярихаас илүү бас үйлдэлээр харуулах нь бас чухал юм байна. Тэгээд үйлдэлээр харуулж зөв байх хичээн тэрхүү талаар. Тэгэхээр болчихсон. Энэ өндөр хүмүүс ч ямар хүндэлтэй юм бэ гэж. Бахархаж байна. Өдийн насан дээр аав хайрыг тухай зүгээр мэдрэмж амнагдчих чаг гоё ихгүй да. Би танд хэлье. Үнэхээр бид нар хизээ тэрийг хүлээж авч хизээ ойлгодгийг мэдэхгүй маач гэсэн бид нар энэ тухай бодож энэ тухай бас өөрийнхөө амьдрал дээр хүлээж авч байна гэдэг бол ийм жижигхэн байж хат ийм залуу байж хата энийг хүлээн зөвшөөрж мэдэрч байна гэдэг бол цаашаа амьдрал үнэхээр хэрэгтэй болно. Үнэхээр чухал болно л гэсэн үг. Тэгээд цаашаа үнэхээр бурхан эцэг гэдэг бол бидний амьдрал руу илүү хамгийн хэрэгтэй юм байна гэдгийг өнөөдрийн залбирал танд ойлгох болно гэдэг би өнөөдөр энэ газар тунхилмаар байна гэсэн үг. Бид нар нэр алийн болгон хинч биш, юу ч биш юм шиг амьдардаг амьдрал маань дуусгар болоосоо гэж үнэхээр бодож байгаа. Та хүсэж байгаа бол бурхан өнөөдөр заавалчгүй таны амьдралд нэг зүйлийг үнэхээр хийх болно. Баярлалаа. Цэнзаа өрөө. За сайн байна уу? Дахиад эхлэн цуглаана эхлэв. Эхлүүлээ. Тэгэхээр баяр хөөртэй нь юу гэвэл бидний араас гарч байгаа хүмүүс тий бидний хойч уу ингээд гарч ирээл сандарж байгаа ч гэсэн бурхныг гэрчилж ярьж ийн гэдэг нь үнэхээр гайхалтай байна. Тэгээ энэ газар энэ 7 өнөخت миний дээр болсон өглөө босоод залбирахад хэлэгдсэн үгийг энэ газар тунгалж хүсэж байна. Бурхан санхүүгийн салбарыг энэ 2026 онд бүр онцгой анхаарч хотын сүмийн чуулган дээр тунгалуулж байна. Энэ бол миний амьдрал дээр ч хамаатай
Таны амьдрал дээр чамаатай, бурхантай хамааралтай бүх хүмүүсийн амьдрал дээр хамаатай зүйл. Тэгээд юу вэ гэвэл тэгээд би нэг яг 8 сарын суураас хойш миний нэг тунгалж исэн зүйл болохоор бид нар эмэнд айгүй их мөнгө. Би одоо бол эмэнд мөнгө зарж исэн мэдчихсэн байхгүй. Үгүй л даралтанд юм ингээл ер нь хүүхдүүд танаа төрөхөд антибиотик. Тэгэл яг нэг мэдлэг чинь 70 80 90 мянган гэрэрсэн ингээл нэг юм авахд бид нар зөв илбэг зарцуулаад байгаа байхгүй юу. Тэгээ би тунгалжсэн энэ өвөл бид нар ханиадны тийм эмэнд мөнгө зармааргүй байна. Тэ. Тэр мөнгийг би өөр зүйл зармаар байна. Өөрсөндөө хэрэгтэй ч юм эсвэл бурхны тэр зүйл би зориулмаар байна. Тэгээ манай гэр бүлийн санхүү тэр муу зүйл рүү урсмааргүй байна. Бидний тэр хаалт тавьмаар байна. Бид нар бурхныг өөрийнхөө санхүү рүү буюу бурхантай хамт энэ таних шиг гэдэг тэр зүйлүүдийг энэ газар тунгалуулмаар байна. Юу гэвэл манай гэр бүл хүртэл, таны гэр бүл хүртэл, таач хүртэл бидний санхүү өөр зүйл рүү урсдаг биш. Харин хэрэгтэй тэр зүйл рүү урсдаг баймаар байна. Тэр өгөөж бидэнд өгөгддөг. Тэрөөр нь бид нэрээр дамжин урсдаг. Тэрээс бидний өөр хүүхдүүд бидний тэр хор болдог биш. Харин бидний тэр шим тижээлтэй тэр зүйл болж хорох ёстой байна. Амен. Тэгээд манай эхнэр бас санхүү төгссөн байгаа. Сая юу нэг жил хагас бэмбэ ингэж сурсан. Тэгээд бас чанга юм байна. Шинжэнгүй хичээлээ хийдэг. Тэгээд ажилдаа явдаг, бэмбад хичээлдээ явдаг. Тэгэл ажлаасаа ирээл хичээлээ хийдэг. Хийгээл энэ. Тэгээд би бодчихсохгүй ёо ямар амар чанга юм бэ. Гэхдээ бид нар нэг зүйл бэлтгэж байгаа юм байна л гэж би ойлгосон юу гэвэл хүн нэг бүр доороо юм сургагдж байна, юм бэлтгэж байна, ирээдүйд хийгдэх зүйлс бид нар өөрсдөө бэлтэж байна. Энд бурхан миний хийж чадахгүй гэдэг тэр зүйлүүдийг хийлгэж намайг өөр зүйлд, өөр түвшинд, өөр хараар хөтлөөд байгаа юм байна. Тэ. Тэгэхээр намайг ч бас бэлтэж байгаа юм байна. Манай эхнэрийг ч бэлтэж байгаа юм байна. Миний өөр хүүхдүүдийг ч бэлтэж байгаа юм байна. Бидэнтэй хамааралтай бүх хүмүүсийг бэлтэж байгаа юм байна. Тийм болохоор бүгд нүдэ нэгэд харах юм бол сүнслэг ертөнцид юмс болсоор байна. Юмс хийгцээр байна. Бидний хийгдэж байгаа зүйлс заримдаа ойлгохдохгүй байж магадгүй. Юу хийгээд байгааг нь мэдэхгүй ингээл яваал байдаг. Цаг хугацаа өнгөрөөлөд 2026 боллоо. 1 сар боллоо. За юу хийвэ? Яав ийвэ гэж бодж идэл. Гэхдээ бурхан ажилласаар байгаа байхгүй бидний тэр 7-оос 7 нэг өдрөөс өдөрт цагаас цагт хүн бүрийн зүр сэтгэл дотор би байдаг. Би чамтай хамт байгаа. Би чиний эцэг. Би чамтай хамт байгаа. Тэгээд энэ 7 хоногч бас би бурхан руу эцэг минь нэ тий надад туслаач гэдэг тэр зүйлд аяг хэлсэн байгаа. Юу гэвэл би өөрөө чадахгүй байхгүй юу гэвэл юмтай тулахад ч юмтай уучрахад би өөрөө чадахгүй. Эцгийн тэр нэгүсэл ариун сүнсний тэр хүч чадал надад өгдөж байж би тэр зүйлсүүдийг тунгалаад тэгээд тэр зүйлсүүдийн ард гарч харах юм байна. Тэгээд сая 5 дахь бас манай охин 4-ийн шин халуурсан. Тэгээ маргааш нэмж очиж өдөлсөн чи баахан антибиотик өгчөж. Гэтэ бид тэр антибиотик аваагүй зүгээр бидний хэрэгтэй витаминууд аваад идгээсэн байгаа юу гэл тэр. Бид тэр зүгээр санхүү болсон санхүү гэлтгүй ер нь эрүүл мэндтээрээ соргог байхгүй бол энэ нийгэм биднийг бүр хордуулж бидний санхүү бидний эрүүл мэндтээр бүр хорлуулах айгүй их зүйл хийд юм байна. Тэгэхээр бид нар мэрэгүү ухаантай байх хэрэгтэй байна. Бид нар залбиралтай байх хэрэгтэй байна. Бид нар тунхагтай бүр соргог байх хэрэгтэй юм байна. Бидний хараа бүр бурхан руу өдөр бүр түн рүү чиглэсэн байх хэрэгтэй юм байна. Тэгээ чиглээ явж явах чинь бурхан хугалдаг, нугалдаг. Юу гэвэл би хинч биш гэдгийг юу гэвэл би бол бурхан шүү те. Би бол чиний эцэг шүү. Тэгээд ариун сүнс бол энэ газар хүчтэйгээр ажиллаж байгаа шүү. Түүний нэгүсэл хаасаагүй байгаа шүү. Тэр хүн нэг бүрийн зүрх сэтгэл рүү орохыг хүсэж байгаа. Хүн нэг бүр одоо өнгөрсөн 7 хоногт нээлттэй тэнгэрийн 20 жил гэсэн бол өнөөдөр таны зүрх нээгдэх ёстой. Таны зүрх нээгдсэн цагт ариун сүнс тэр дотор ороод үнэхээр ажлуудаа хийж юмсуудыг өөрчилж, юмсуудыг таны дотроос ариун сүнсний үгээр тунхлуулад за одоо ингэж тунхал. За миний хөө одоо энэ дээр гарч зогс. Энэ зүйлсүүдийг хар. Тэгээ хараа зогсож явахад 1 сар болно, 2 сар болно, 3 сар болно. Тэгээд нэг өглөөс ирэхэд чинь өнөр ийм зүйлс миний тунх, бурхны тунх ингэж ажилласан юм байж тээ гэдэг бурхан танд өөрөө харуулна, танд мэдрүүлнэ.
Тэгээд санхүү дээр ярьж байхад юу гэвэл бид нар өөрсөнд өгсөн санхүү дээр айгүй юу байх хэрэгтэй байна. Нэрвууд юу гэвэл одоо би одоо хүнсээ цуглуулж яхад хаана ямар хүнс ямар үнэтэй гэдгийг одоо мэддэг бол чинь эндээс энийг авахд болно. Өнөө 7 хоногт ийм хэрэглэхэд болно гэдэг тэр зүйлсүүд бидний тэр өгдсөн байгаа хэрэг. Тэгэхээр бид нар тэр зүйлсүүдийг авахд миний санхүү зөв зүйл дээр урсч гинүү буруу зүйл дээр урсч гинүү гэдгийг бид нар өөрсдөө хардаг, мэдэрдэг. Тэр зүйл дээр буруу хийсэн бол би за энийг дараа дахиж ингэхгүй юм шүү гээл. Тэгэхээр дахиад их чинь за энийг дахиад ингэхгүй шүү гээл. Тэгэл 2 3 дахаас байхгүй болно. Тэр зүйл бидний төрөөс бидний алхаанаас бидний амнаас бидний зарцуулж байгаа санхүү гэсэн. Тэгээ Үлс номын 5 дугаар бүлгийг сануулсан юу гэвэл энэ дээр Анания, Сафария гэдэг 2 нэг гэр бүл байгаа. Эхнэр хөр 2. Энэ 2 өөрсөндөө байгаа бүх зүйлээ зараад чуулганы өмнө буюу Петр их яг тэр хамтаа чуулжсэн чуулганы өмнө авчиж бүх мөнгөө өгж байгаа юм шиг өгдөг. Гэтэ энэ хүмүүсийн ард юу гэвэл зүр сэтгэл нь буруу байсан юу гэвэл тал мөнгөө өгөөгүй буюу нуусан. Яг очиод хэлж болох л байсан байх те. Энэ миний талан шүү, зарсан юмны талан шүү. Талыг би одоо ингэж нууц юм аа өөртөө хэрэглэх гэж байгаамаа. Ийм зүйлс хэрэглэх гэж байгаамаа. Ингэж яхад бурхан энэ л 11-ийн талаар сануулсан байхгүй юу гэвэл. Та нар 11-ийг яаж өргөдөм бэ? Тэ 11-ийн дээр хэрхэн яаж ханддیں۔ Та нарт өгж байгаа мөнгөнөөс та нар зөвхөн өөрөө гээл тэ бурханд үлдэгдлийг өгж гэнэ үү эсвэл тэгээд бүр гүйлгээний утгыг сануулсан юу гэвэл та нар чуулган руу илгээхдээ 11 гэж илгээд нь шүү дээ. Гэхдээ тэр мөнгө чинь 11 биш. Таны 15 байж болно. 10.0 1 ч байж болно. Тэгтэл та гүйлгэн дээр 11 гэж бичдэг. Энэ юу гэвэл бурханы хуурч байна. Бурхан 2016 онд бидний санхүүдээр ажиллах чивэл бидний доторх сэтгэлгээ бидний харааг өртөл өөрчлөх ёстой юм байна. Бид нар бурханд хязгаарч худлаа ярьж болохгүй. Бид нар ариун сүнсийг хязгаарч хуурч чадахгүй. Яг тэгэхээр бидний зүрх сэтгэл түүнтэй хамт тэр мэддэг бүгдийг хардаг, бүгдийг уудалдаг, бүх зүрх гүннүүдийг мэддэг. Тийм болохоор хотын сүм 2026 он санхүүгийн үед өөрчлөлт ирнэ. Тэр өөрчлөлт таныг бэлтгэхийн тулд энэ цаг мөчид юу гэвэл бурхны санхүү гэдэг зүйл дээр төвлөрөө чиний олж байгаа бүх мөнгө чинь бурхнаас өгсөн зүйл. Түүний 11 байна уу, 12 байна уу, 13 байна уу? Бурхан өрг гэх юм бол өргөдөг. Тийм зүрх сэтгэлийг бидрээс хүсэж байна. Тэр зүйлсүүдийг нээж байна. Тэгээд өнгөрсөн 7 билээ 14 хоногийн мөнх 2025 оны санхүүгийн тайланг тавьсан байгаа тий. Тэгээд би нэг 2027 онд харахыг хүссэн. Тэгвэл 2026 онд бурхан яаж бодтоор ажилласан юм? Чуулган дээр санхүүгийн хүмүүсийн гэр бүлүүдийн хувьд яаж ажилласан юм? Тэ 11 бүр 13 өргөлөөдийн хувьд яаж ажилласан юм? Тэр бүхэл зүйлсийг харахыг хүссэн байхгүй. Тэр үнээр гайхалтай тайлан болох байх гэж би бодож байна. Яг бол бурхан ажиллахаар шийдсэн бол юмс аяанда өөрчилшин. Та өөрөө хүсэхгүй байсан ч ариун сүнс таны доороос өргөх зүрх сэтгэлийг өгнө. Таны зүрхээ нээхэд тэг бүхэл санхүүгээ түнд өргөхөд миний бас нэг бодол байсан юу гэвэл магадгүй би машин авлаа гэж бодъё. Айгуу сайхнаар бэлдээл ингээл машин бэлдээл ингээл өөртөө авсан чи бурхан за чи навшина тийш авч өгчих. Гэвэл яана. Би өгч чадахгүй л. Миний зүрхэнд бэлэн байгаа болоо. Тэ яг энэ зүйлс ихэд бурхан би чи өөрөө л яах гэж яатсан шүү дээ. Тэгсэн чинь чи яг өөртөө бэлжсэн шиг би тэр зүйлийг энэ хүнд бэлтжижсэн юм аа. Одоо надад өгч. Тэгэхэд яг надад өгөх зүрх сэтгэл байна уу? Яг энэ зүйлсүүд төр бурхан үнэхээр яг ариун сүнс бидний доороос бүр ингээд шунлын зүрх сэтгэлийг арилгах хэрэгтэй байна. Зүрх сэтгэлийн тэр бүр харамч байдлыг бидний зүрх сэтгэл доороос арилгах хэрэгтэй юм байна. Яг тэр өгдөг зүрх сэтгэлийг бидний доороос нээх хэрэгтэй юм байна. Бид нар мэдгүй 22 аймгийн аль сумын аль дүргийн аль хотын аль сүмийг юуг би мэдэхгүй. Хоош бид нар өрөөдөг сүм байх болно. Бид нар цаашаа урсгадаг байх болно. Бид нар халиулдаг байх болно. Бид нар Монгол улс битэл дэлхийд цаашаа өргөдөг байх болно. Энэ зүйлсийг хийхин тулд таны зүрх сэтгэл дотор бурхан ариун сүнс одоо ажиллахыг хүсэж байгаа. Юу гэвэл санхүүг өөрөөр хар. Бүх мөнгө минийх гэдгийг хар.
Тэгээд түүн дээр яаж ажиллахыг хар, сахилах баттай бай, хариуцлагатай бай. Тэгээд юу өргөдөг гэдгийг чи бүр миний өргөл гэдгийг чи харах болно. Тэгээд өргөсөн хүн яаж өргөдөг гэдгийг чи харах болно. Тийм болохоор та нар бити худлаа ил, бити муу юмд зүрхээ бүү эзэмдүүл, муу зүйлсийг бити ажиллах тэр үрийгүүг Юдас хүртэл урвсан Юдас 12 дагалдагч болон Есүсийн санхүүг барьдаг байсан. Тэгээд санхүү гэдэг зүйл ямар их хүчтэй юм бэ? Хүний өхүүлчих болно. Тэгээ өхүүлчих болно гэж өхүүлж байна. Буруу зүрх сэтгэл хандлага тэр хүний зүрх сэтгэл дотор таригдах юм бол хэдий ингээд дагаад яваад байгаа боловч тэр хүний дотор бүр бурхныг хурах тэр зүрх сэтгэл ингээд өөрөө өгөөл байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлсийг одоо хаяа. Энэ зүйлсийг өөрөөсөө холдуул. Энэ зүйлсийг бүр үзэн яд. Тэгээд намайг ямар өглөгч гэдгийг мэдэр. Надтай ямар энэ дэлхийн санхүү ямар агуу гэдгийг хар. Тэгээд нэрууд бай. Тэгээд бурхан Библиэр өгдөг шүү дээ. Хүмүүстэй ингээд эзэн ингээд мөнгө өгөөд нэрууд тэгээд ингээд тэгсэн нэг нь авчиад газар болчихдээ шүү дээ. Ингээд өсөхгүй. Бурхан энэ зүйлийг ч өсөхгүй байгаа. Юу гэвэл бид нарыг бас санхүүгөө ямар нэгэн байдлаар өсөхийг бас хүсэж байна. Хүмүүр өөрийн байр суурин дээр гарч ирэхийг хүсэж байна. Хүмүүр зарим магадгүй зарим бүр бизнесмен биш ч байж болно. Гэхдээ нэг маань бизнесмен байгаа. Тэгээд тэр бусдаагаа дагуулчих болно. Бусдаагаа үнэхээр хөрөнгийг эргэлдүүлэгч байж болно. Бусдаагаа яаж ч байж болно. Энэ чуулган бурхан юу хүсэж байгаа гэдгийг чигтээ нэгэн сонсохтун. Сүнстэй нэг мэдрэхтун. Ариун сүнс яаж ажиллаж байгааг харахтун. Тэгээд танаа гэр бүл дээр бурхан яаж ажиллахыг харахтун. Тийм болохоор бурхан үнэхээр гайхалтайгаар ажиллаж байна. Хүний бүрийн зүрх сэтгэл дотор орж байна. Тэгэхээр энэ цамгт ариун сүнс үнэхээр хүчтэйгээр ажиллах хүсэж байгаа. Юу гэвэл өглөө бид нар магтаалаа бэлдэж байхад ариун сүнс өнөдөр бэлэгээ хасахыг хүсэж байна гэж байхгүй. Бэлэгээ хасах гэдэг нь юу юм? Тэр бэлэг яг юу юм? Ямар бэлэг байгаа юм? Би бүр төсөөлөшгүй байсан байхгүй. Ямар бэлэг байдаг гинэ гэсэн чинь бүр ингээл миний сонсоогүй ч бэлгүүд байгаа. Тэр бэлгүүд юу гэвэл тухайн хүнийг бурхны зам дээр бурхан дотор хамт алхахад хэрхэн хүчрэгжүүлж энэ нийгэмдэр хэрхэн яалтыг байгуулах, бурхны үгдүүд яаж олох тэр зүйлсүүд тэр хүмүүнийг бүр тохирсон бэлгүүд байд юм байна. Өнгөрсөн 7 хоногт би кибер тоглосон байгаа. Бууж ирчээд заастаа дахиж тоглохгүй л гэсэн. Одоо гитараар бариад тоглох нь тэр жаргал юм байна. Гитараа барай үгийг тунгалах би бол юу юм бэ? Энэ л зогсох хэрэгтэй. Тэрс би шиг явах усгүй. Би энэ л зогсох хэрэгтэй юм байна. Өнөөдөр мөн нэрээд хүжим гой дуурч байна. Мөнүүд эндээс сухах хэрэгтэй. Тэгэхээр хүний бүрд яг өгөгдсөн бэлгүүд байгаа. Тэрс та бусдын бэлэг рүү битгий хар энд ийм үг өгч надаа яга өгдөг юм биш. Яг танд тохирсон бэлгүүд байгаа. Яг танд тэр тохирсон зүйлүүд байгаа. Тэр зүйлсүүдийг үнэхээр аривжуулж хөгжүүлдэг нь бурхан байхгүй. Ариун сүнс таны дотор бас үнэхээр ажиллах хүсэж байгаа. Нээлттэй тэнгэр гэсэн бол одоо өнөөдөр таны зүрх нээлттэй байх хэрэгтэй. Сүнс таны дотор чөлөөтэй орж гардаг. Одоо миний хөө ингэж тунгалаа. Би чамд хайртай штэ. Гэт эцгийн өмнө аваачдаг. Тэгээд бурхан гайхалтайгаар ажилдаг. Тэгээд энэ сүмээ өөрөөр хар. Би ийм байж штэ гэд бид нар дандаа өөрлөгөө төвлөрдөг. Би ч хүртэл ер нь хөвчлэн яа яг бурхны хүн гэсэн чи ингээ алхаа явж идэг. Юу бурхан хаана байгаа бэ? Тэгэл амар хүчрэг үг надаар тунгалуулах гэдэг. Миний хэл заримдаа бүр гарт тунгалах зориг алах штэ гингүүд. Питер эдэрч магадгүй тийм байсан байх. Тэдний залбирлууд юу гэж бурхан танаа зоргийг өгөөч. Таны үгийг зориглох зоргийг өгөөч. Юунд ч хазаахгүйгээр таны хүчтэйгээр тунгалах зоргийг та өгөөч. Ариун сүнс та бидний дүүргэж таны хүчээр энэ зүйлсийг гэдэм а харин би биш. Ариун сүнс энэ газар үгээ хэлэх хүсэж байна. Ариун сүнс энэ газар ажиллахыг хүсэж байна. Ариун сүнс таны зүрх рүү орохыг хүсэж байна. Тэр үнэхээр уудлан ороод тэр бүр зүйлсийг хийгээд тэгээд хүүхдээ бүрэлдүүлээд Есүс Христ таны дотор бүрэлдээд за одоо босоод зогс. Зоригтой бай. Миний үгийг тунхал. Тэгээд та үнэхээр Питер шиг ч юм уу, Паул шиг яг би ийм зүйлс бурхан миний дотор хийсэн юм байна. Ариун сүнс надад ийм бэлгийг өгсөн юм байна. Ариун сүнс намайг энийг тунхал гэж хүсэж байгаа юм байна гэдгийг та бүр тод харах болно. Бурхан юу вэ? Тод харуулдаг, тодорхой болгодог. Тэр танд хэлдэг.
хийх гэж байгаа зүйлээ мэдрүүлдэг. Тэр тань хийх гэж байгаа зүйлээ сануулдаг. Тэр бүр үгээрээ хүртэл баталдаг. Тэгэхээр та тэрийг бариад зогсоход энэ газар дэлхий өөрчлөгдөнө. Энэ танаа гэр бүлд юмс болно. Бүх хүмүүсийн зүрх сэтгэл нээгднэ. Тэгээд таныг харахтаа хүмүүс бурхныг олж харах болно. Таныг харахтаа хүмүүс таны дээр ариун сүнс байгаа гэдгийг мэдрэх болно. Таныг харахтаа хүмүүс таныг биш, чин зүрэг биш, харин чин зүргийн дотор байгаа бурхныг, Есүс Христийг ариун сүнсийг олж харах болно гэж би бол итгэж байгаа. Хотын чуулганыг хүртэл харахтаа энэ дотор бурхан байгаа. Энэ дотор ариун сүнс ажиллаж байгаа. Энэ дотор бурханы хүсэл байгаа. Энэ дотор Сион бүрлдэж байгаа. Энэ дотор байгаа хүний бүрийн дотор бурхан ажилласаар байгаа гэдэг хүмүүс харах болно. Энийг л өөр чуулган байна. Орж үзье. Яа, цохиулчлаа. Би зарим би сууж чадахгүй нэг гараад явж магадгүй. Яг л бурханы оршихуй энэ газар байгаа учраас бурханы оршихуй хүний бүр дотор ажиллаж байгаа учраас тэгээд бас нэг бодогдуулсан зүйл нь манай хоёр пастор итгэлийн эцгүүд Солонгосоос ирээд бүх юм хүмүүст тарааж өгсөн тухай бодогдчихсон баг. Тэгээд би бодчихсон. Ястэ нэрэ тэгэл өөртөө хэрэглүүл гоё юм биш үү гэл байсан бол мол гэлсэн. Гэхдээ тэгтээ тухайн үед бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлээр ажиллаж исэн байна. Яг тэр юугаач харамсахгүйгээр хэрэгцээтэй хүмүүст нөгж чаддаг. Тийм зүрх сэтгэлийн нээсэн юм байна шүү дээ. Тэгвэл тэр зүрх сэтгэл одоо бид нар л бас урсж байгаа юм байна. Бидэнтэй хамт байгаа юм байна. Юу гэл манай эцгүүдийн бурхан бидний бурхан. Тэр бурхан бидний дотор ажиллаж байгаа юм байна. Бодтойгоор бүр оршиж байгаа юм байна. Тэр үнэхээр тэр өгдөг зүрх сэтгэлийг бид нар зүрх нээж байгаа юм байна. Тэгээ өгдөг нэгэнд яадаг үгэл улам билүүгээр өгдөн. Тэгээд тэр сүм тэр гэр бүл тэр хүмүүсийг хүмүүс харахтаа үнэхээр бурхан ажилт юм байна. Бурхан үнэхээр санхүүгээ энэ газар урсгад юм байна. Энэ хүмүүс үнэхээр найдвартай юм байна. Энэ хүмүүс юм хариуцуулахад үнэхээр юм болгож чаддаг хүмүүс байна. Үрэн дарга хийдэг хүмүүс байна. Эдгээр үнэхээр найдвартай хүмүүс байна. Эдгэртэл би санхүүгээ даатгая гэж хүмүүс өөрсдөө баг ирэх байх гэж би бодож байна. Санхүүгээ бариад бид нар л үгүйж ирээд бидний санхүүг өсгөөд өгөөч. Бидний санхийг үржүүлээд өгөөч. Тэгээ бид нар тэрдэрийн бүр ингээд хөгсгөж хөржүүлж энэ газар тэр хаанчилдаг санхүүгийн ертөнцийн боолчлалыг биш хаанчлалын ерөөлийн сүгийг нээдэг. Зовсон шаналсан нэгэн тусалдаг. Мөнчин билевсэн хүмүүсийг харж үздэг. Энэ зүйлсийг бурхан хийхийг хүсэж байна. Тэгээ бидний дотор ажиллахыг хүсэж байна. Тэр өнөр гарцаагүй ажилласаар байгаа. Одоо өнөөдөр та амьдралаа харж байгаа бичтэй гэж бодох. Бити бод. Оюун бодлоор тэр зүйлсийг бити хий. Харин зүрх сэтгэлээ зүгээр л нээгээд ариун сүнсний өмнө оч. Бурхны өмнө оч. Бүгдээр босцгоё. Тэгээ залбирая. Та ганц санхүү гэлтгүү. Таны бүх салбар, таны бүхэл алхаа тэр бүхэл зүйлийг бурхан хүсэж байгаа. Тэр зүйлс дээр ариун сүнс ажиллахыг хүсэж байна. Ариун сүнс үнэхээр бодтой ажилдаг. Түүний хүч чадлыг та ямар гэдгийг бүр амсаж мэдэр. Таны төсөөлшгүй. Тэр ариун сүнс төсөөлшгүйгээр ажиллах болно гэж би мэдчихэж байна. Та зүгээр л түүний өмнө очиод бурхан минь та миний зүрх сэтгэлийг нээгч. Бурхан би таны өмнө очиж байна. Та миний хараа, миний бие, миний зүрх бүхэл зүйлс дээр та үнэхээр ажиллаач. Таныг би урьж байна. Та бол миний эцэг, та бол миний бурхан, та бол миний аврагч, та бол миний чөлөөлөгч, та бол миний бүх хүч чадал, та бол миний бүх амар тайван, та бол миний баяр баясгалан, та бол миний үнэн, та бол миний хайр, миний хүч чадал. Би танаас хүч чадлыг ундрдаг байх болно. Би танаас үнэхээр авсан зүйлсээ урсгадаг байх болно. Би үнэхээр хадгалаад өмхийрүүлдэг нэг юм биш. Харин бид тэр зүйлсээ урсгадаг байх болно. Би тэр зүйлсээ тэлдэг байх болно. Би тэр голыг урсгадаг байх болно. Бусдууд тэр зүйлсээ ундаалдаг байх болно. Тэгээд бурхныг харах болно. Бурхныг мэдрэх болно. Бурхны голыг харах болно. Бурхны голыг үнэхээр мэдрэх болно. Түүний хүч чадлыг харах болно. Үнэхээр энэ газар бурхан ажиллаж байгаа хүмүүс харах болно. Таны гэр бүл дээр бурхан ажиллаж байгааг харах болно. Тань дээр ажиллаж байгааг харах болно. Үнэхээр таны ажил дээр ажиллаж байгааг харах болно. Үнэхээр гайхалтай бурханыг харах болно. Хардаг байх болно. Энэ газар чиг хардаг байх болно. Мэдэрдэг байх болно. Үздэг байх болно. Тэр хүмүүсийн чихнүүд нээгдэх болно. Тийм ээ, бидний хүүхдүүдийн үнэхээр зүрх сэтгэл нээгдсэн, бидний аав ээжийн зүрх сэтгэл нээгдсэн, бидэнтэй хамааралтай бүх хүмүүсийн зүрх сэтгэл нээгдсэн. Одоо бурхан тэр дээр орох ажиллахад бэлэн байгаа, ажилласаарч байгаа. Үнэхээр тэр хүмүүсийн зүрх сэтгэл дээр ажиллаж байгаа. Магадгүй та ажиллаагүй гэж бодож байвал ажилласаар байгаа шүү. Ажилласаар байгаа. Таны дотор ч ажилласаар байгаа.
Яг одоо та зүрх сэтгэлээ нэгээд түн рүү хандан залбир. Тэгээд та өнөхөр орж ирж таныг үрж байна гэд та өнөхөр энэ хүмүүст хар хэлээр залбир. Хайр хэл биш, ариун сүнсний гайхалтай уянгатал хэлээр, түүний өнөхөр гайхалтай хүч чадлын хэлээр, түүний өнөхөр гайхалтай өнөхөр баяр хөөрөг хэлээр, түүний өнөхөр гайхалтай өнөхөр башхан дүүрэг хэлээр, хинч хязгаарлахгүйгээр нээдэг тэр хаалуудыг нээдэг, хүмсийг цөмөлдөг тэр хэлээр яг одоо энэ газар залбираач. Тэгээд зүрх сэтгэлээ нэгээч, түн рүү хандан залбираач, түн рүү хандан орлооч, түн рүү хандан даруухнаас байдгаа. Үнэхээр хүч чадлаар үнэхээр таны хүүхэд, үнэхээр таны үнэхээр амар тайвны бурхны хүүхэд. Та бол миний эцэг, та надад тусалдаг нэгэн гэж. Халелуя Иесус. Халелуя Иесус. Магцын ивэрээ ороо манайхаа. Бурхан үнэхээр энэ газар үнэхээр оршуугаараа байна. Түүний оршуу энэ газар үнэхээр бүдийг дүүргэж явах болтгоо аваа. Таны үг, таны үнэхээр бидний дээр таньсан таамаг үнэхээр энэ газар дүүрэг байлгах болтгоо аваа. Танд үнэхээр баярлалаа аваа. Халелуя. 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 Тимээва. Үнэхээр та бол Монгол үндэстний дээр та ажиллаж байгаа. Таны хаачлаг, таны төлөвлөгөө энэ газар бэйсэн байхын тулд бид энд зогсож байна аваа. Та үнэхээр бидийг ашиглаач. Та бидийг үнэхээр цог болгож гаргаж ирээч аваа. Тийм ээ. Таны үнэхээр ажлууд ариун сүнсээ та бүдийг бүрийн дотор босож гэрэлтэх тэр зоригийг гаргаж ирээч. Үнэхээр та бидний дотор ажиллах болтгоо. Таны ажилласан ажлууд үнэхээр гэрэлтэж гарч ирэх болтгоо аваа. Халелуя. Halleluja! Halleluja! Oh, rabba, sadrabaso! Ekerabadrabaso! Halleluja! Himawa! Halleluja, Jesus! Himawa! Ариун сүнсээ бид энд байна. Та үнэхээр биднийг яаж хэлбэржүүлмээр вэ? Бүх ажиллагаагаа үнэхээр бидний дээр хийх болтугай. Таны ажил төгс гүйцэлдэж хийсэн байхын тулд бид хугарах ёстой бол хугарыг, бид үхэх ёстой бол үхье. Харин та биднийг эргүүлж, амьлуулж босгож ирнэ гэдэгт бид итгэж байна аваа. Үнэхээр таны Есүс Христэд дахин амьд үнэхээр итгэж байна аваа. Тийм учраас энэ газар таны ажиллагаа төгс хийх болтугай. Бидний хүний гэсэн бүх зүйлсүүд үнэхээр үхэж устдаг болтугай. Та үнэхээр ариун сүнсээ та биднийг гүнээс гүн цэвэрлэгээний ажлаа гүйцэтгийгээр аваа. Үнэхээр энэ газар үнэхээр тунхаглаж байна. Тийм ээ. Таны хаанчлалын төлөвлөгөө биелэхэд Монгол үндэстний дээр энэ гүн том ажлыг хийгдсэн байхад үнэхээр бид хоош татмааргүй. Харин бид тантай алхам цуг алхаж урагшламаар байна аваа. Та үнэхээр бидний алхааг улам хүчтэй болгоорой. Бидний алхааг улам зоригтой болгоорой. Та бидний хөлийг улам дэлгүүрээ та асааж урагшаа явахад та бүдрүүлэх болгож өгөөрэй аваа. Таны гэрэл бидний үнэхээр замын байл гэрэлтүүлэх болтугай. Бидний дотроос гэрэл асах болтугай. Бидний дотроос үнэхээр таны босгож ил чаддаг тэр гайхалтай ажиллагааг үнэхээр юроо талрахч гээд аваа. Та биднийг улам урамшуулаарай. Та биднийг улам хүчрээжүүлээрэй. Та үнэхээр та бидний дотроос итгэдэг бабрыг асаах болтугай аваа. Тийм учраас би тань талрахч гээд аваа. Тийм учраас би энд гадар зогсож байна аваа. Тийм ариун сүнсээ та үнэхээр энд хүндэг бүрийг уран зоригтойгоор босгож ирэх болтугай. Халелуя! Халелуя Иесус. Халелуя. Тийм ээ. Энэ Монгол үндэстний дээр байгаа тэр харанхуй хүчний эсрэг би яг одоо залбирч байна. Та нар харанхуй хүчин яг одоо Монголын ирээдүйг хулгайлахаар төлөвлөж байгаа бүх ажиллагааг би Есүс нэрээр эсэргүүцэж байна. Үнэхээр түүний Есүс Христэд итгэгчдэр үнэхээр босч ирж байгаа. Тэдний залбирал үнэхээр энэ Монгол үндэстний дээр үнэхээр залбирлаараа хувчиж байна. Хамгаалж байгаа. Тийм ээ, Бурхан эцэг үнэхээр энэ гадаад үндэстнийг тосож гаргаж ирэх болно. Энэ үндэстнийг гэрэлтүүлж гаргаж ирэх болно. Энэ үндэстэн ямаа үндэстэн биш, хонь үндэстэн болж гарч ирэх болно. Энэ үндэстэн хаслан бид архих болно. Энэ үндэстэн үнэхээр олон үндэстний дээр гэрэлтэж гарч ирэх болно. Үнэхээр энэ үндэстний дээр ажиллаж байгаа харанхуй бүх ажиллагаанууд санхүүгийн коррупц,
янз бүрийн авилгал хийх гахуул шудраг ус шүүгийн тогтцоо бүгд гараа үүних болно. Энэ үндэстний дээр үнэхээр Бурхны тогтоосон хаачлыг охид өгвөл өдөртөж гарч ирэх болно аваа. Энэ газар яг одоо үнэхээр парламент засгийн газар үнэхээр ерөнхийлөгчийн засаг бүх засаглалууд үнэхээр үнцээрээ өөрчлөгдөж шийдэгдэх болно аваа. Бид байгаа шудраг ус хүмүүс зайлан алгуулж шудраг нийгмүүд гарч ирэх болно аваа. Энэ шудрагт таны тогтоосон шудраг байх болно аваа. Үнэхээр хаачлыг охид өгвөл гарч ирж таны үгийг тогтоох болно. Үнэхээр парламентын ордоос Бурхан залбирдаг нийгмүүд гарч ирэх болно аваа. Есүс нэрээр үнэхээр тоглож байна. Засгийн газрын ордод ажиллаж байгаа сайд, бид сайд, гişмэл, нарийн бичиг бүх албан тушаалтууд үнэхээр Христ итгэдэг хүмүүс гарч ирэх болно аваа. Тийм учраас бид өнөөдөр залбирч, бид өнөөдөр тоглож, бид тэр хэлгэрт байгаа таны тогтцоод энэ газар дээр буулгаж өгөх гэж залбирч байна аваа. Та үнэхээр бидээр дамжуулж та Монгол үндэстнээр ажлуудыг хийх болтугай. Та үнэхээр бидээр дамжуул үнэхээр зөв шудраг үнэхээр амар тайван улсыг үнэхээр энэ газар бий болох болтугай. Монгол үндэстнүүд бусад бүх үндэстнүүдээс Монголд амар тайван байна. Тайван дажиггүй байна. Ямар сайхан газар вэ гэж ирэх болтугай аваа. Үнэхээр энэ үндэстнийг үнэхээр борд үзэж байгаа янз бүрийн бусад орлуудын хүмүүсийг өмнө тэднийг та ичгүүрт оруулаад Монгол үндэстнийг гаргаж ирэх болтугай аваа. Тийм ээ бид үнэхээр тоглож энэ үндэст үнэхээр Бурхны үндэст юм аа. Бурхан гэдэг гайхалтай стратеги үндэст юм аа. Гэж яг одоо Монголын үнээр үнэхээр тоглож байна. Үнэхээр таны таалал энэ үндэстээр аль хэдэн мянган жилийн өмнөөс та тааллаа тавьсан. Энэ Монгол үндэстэд таны төлгөөд ичнөө болон 100 жил та ашиглаж ирсэн. Та одоо энэ 21-р зуунаас гэхээр бүр өөр түвшинд гаргаж ирж ашиглах болтугай. Өөр түвшинд та энэ үндэстнийг гаргаж ирэх болтугай. Өөр түвшинд та Монгол үндэстнийг бусдад таниулах болтугай. Та эргээд босод бүх үндэстнүүдэд харуулах болтугай. Та нар харж гин үү? Энэ жижиг Монгол үндэстний яаж гарч ирж байгааг харж гин үү гэж та тэр хүмүүсийг тэр бусад үндэстнүүдийг ичгүүртөд оруулах болтугай. Яг одоо Есүс нэрээр үнэхээр тоглож байна. Энэ аваа. Үнэхээр баярлалаа. Монголын дээр таны тавьсан таалал үнэхээр бэлгэж хайлгах болтугай. Таны ерөөл ивэл энэ үндэстээр үнэхээр 30-аар 100 дахин үнэхээр үржиж гарч ирэх болтугай. Энэ яагаад энэ үндэст ингэвэ гэж хүмүүс гайхаж орж ирэх болтугай. Гайхаж шагшрах болтугай. Энэ хүмүүсийн цаана ямар нууц байна гэж хүмүүс орж ирэх болтугай. Тийм ээ. Яагаад гэвэл энэ үндэстэн Бурханд итгэдэг юм а гэж бид тунгаглах болно. Бид зарлах болно. Тийм ээ. Тийм учраас бид нар өнөөдөр залбирч байна. Бурхан минь та үнэхээр бидний ирээдүйг үнэхээр хойчхоос минь илүү болгож харуулах болтугай. Өнгөрснөөс минь ирээдүй илүү байх болтугай. Таны амс амлалтын дагуу үнэхээр энэ газар тунгалж залбирч байна аваа. Үнэхээр Монгол үндэстэн танд өргөж байна аваа. Та үнэхээр өөрийн хүсэл төлөвлөгөөнөө дагуу өөрчлөх болтугай. Тийм ээ аваа. Бүхий алдар магтаал танд байх болтугай. Бүхий өрөөдөө Бурхан үнэхээр танд алдрыг өргөж байна аваа. Тийм ээ. Халелуя. 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 Тийм ээ. Сая жар дээр та хэлсэн. Учир нь чиний гэрэл ирж бос гэрэлт гэсэн та. Учир нь чиний гэрэл ирж эзний цог жавхлан чиний дээр мандаж байна. Монгол үндэстний дээр эзний цог жавхлан мандаж байна. Үзэгтэн газрыг харахгүй бүрхэн гүн харахгүй хүмүүсийг гутсан байж гэвч эзэн чиний дотор мандан түүний цог жавхлан чиний дээр үзэгтэй гэж үнэхээр Исая 60 дээр тунгалжээ. Тийм ээ. Бурхан минь үнэхээр та бидний дээр гэрэлтэй тусгах болтугай. Бидний үнэхээр хийсэн явсан ажилласан очсон газар бүрт үнэхээр таны гэрэлт болтугай. Таны цог жавхлан гэрэлт болтугай. Таны үнэхээр гайхалтай алтар гэрэлт болтугай. Халелуя. 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 Тийм ээ. Та үнэхээр Исая 60 дээр ингэж хэлсэн. Үндэстнүүд чиний гэрэл рүү
хаадан чиний мандах туяа руу ирнэ. Нүдээ өргөж орчин тойрноо харагдав. Тэд бүгдээрээ цуглан чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээрээ тэрүүлэн ирнэ. Чи харж царайчин гэрэлтээд чиний зүрх хөдлөм баяснаа. Яагад гэвэл далайн баялаг та нарыг болж үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ. Тэмэн сүрэг Медиан болон Ифагийн ботгонууд чамайг бүрхнэ. Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авч ирнэ. Эзний магтаадын сайн мэдээг тэнэ. Гитарын бүх хонин сүрэг чам дээр цугларч Небатийн гоцнууд чамд үйлчлэнэ. Тэд миний тахлын ширээнд тааламжтайгаар өргөгдөнө. Би өөрийн сүр жавхланд гэрлийг алдаршуулна. Үүл мэд үүрэндээ буцах тагтаанууд бид нисэн ирж тэд хэн бэ? Үнэхээр иргэн орнууд намайг харуултана. Чи Бурхан эзний гэр Израилийн ариун нэгний төлөө алс холоос чиний хүүгүүдийг алт мөнгөтэй хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд ихэнд ирэх болно. Учир нь тэр чамайг алдаршуулсан юм а. Тийм ээ. Яг одоо Монгол үндэстэн үнэхээр дэлхийн түвшинд гарч ирэх болно. Яаж ямар аргаар гэдгээр биш. Бид Бурхан дотор байхад ингэж гэрэлтэх болно. Монгол үндэстэн үнэхээр гэрэлтэж гарч ирэх болно. Халелуя! 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 Тийм ээ аваа. Үнэхээр та үнэхээр энэ газар алдарших болтугай. Ариун сүнсээ та үнэхээр энэ газар үнэхээр өөрийн үнэхээр хаанчлын өхөд өгүүдийг гаргаж ирж төлөвшүүлж бидэнд үнэхээр энэ зам дээр гарч ирэх хүч нэгүстэй та үнэхээр бэлхэн дүүрэн асах болтугай. Бидний дотор таны үг байж таны үг биднийг гэрэлтүүлэх болно. Есүс Христийн нэрээр үнэхээр талархан ерөн тунгаглан залбирлаа. Халелуя. Амен. За. Нэг гайхалтай үйл явдал болж байгаа. Тэгээд өнөөдөр одоо ямар ч тач байсан би нэг зарлан хэлхэн зүйтэй. Тэгээд цөмөрө бас энэ ажиллагаа маань үргэлжлэн явсан байхын тулд хамтдаа залбирах болно. Тэгээд хотын сүм хэрэг та нар санаж байгаа бол бид нар өөр мон хоороос тахтаал ийм радиотой болох юмсан гэж аяг хүсэж өрөөгөө ингэж одоо тий дуу тусгаарлагч энэ төр тавьж исэн санаж нүг үү та нар. Тэгээд сүүлдээ бид нар одоо подкаст гэсэн санаа бас орж ирсэн байгаа. Тэгээд яг яаж хийхээ сайн мэдэхгүй байсан. Тэгээ одоо өнөөдөр подкастын маань анхны одоо дугаар гэх юм уу та гарсан байгаа. Үнэхээр баяртай байна. Тэгээд бидний хувьд бол цоошин зүйл. Гэхдээ подкаст маань Даниэл номоор эхэлж байгаа. Тэгээд зөвхөн сонсох хэлбэрээр, аудио хэлбэрээр гэсэн үг. Тэгээд мандухаа эхлүүлж байгаа. Угаасаа ингээ аваад явахын цаашгаа. Тэгээд бид нэр сард нэг удаа одоо дандаа Библийн номуудаар хий гэж ярьсан маа. Тэгээ Даниэлээр эхэллээ. Учир нь гэвэл угаасаа маш их учиртай. Одоо тэгээ 2 сард болохоор бид нар илчлэлт номоор хийя гэж ярьж байгаа. Тэгээ подкаст бол үргэлжлэх хугацаанд нэг цаг орчим сонсно. Тэгээ би ялангуяа энэ залуучуудыг хөвшин залууг сонсох ёстой л доо. Ялангуяа залуучуудыг бол маш идэвхтэй сонсоосоо гэж хүсэж байгаа. Тэгвэл та нарын Библи уншлагт чинь их хүчтэй түлхэц өгнө. Маш хүчтэй одоо ойлголтуудыг өгнө. Бид нар мэдээж бид нар айгүй олон жилийн туршид одоо би болоогүй, би бол өөрөө сайн ойлгоогүй гэж ярьж болохгүй. Одоо илчлэлт бол аймаар ном, Даниэл бас айгүй аймаар гэл одоо ингээд ерөөсө тойрол яваад идэг байсан. Тэгээ бид нар сая одоо бас аймаар номнуудаас эхэлсэн байгаа. Тэгээ одоо айхаа болий. Айх нь бид бурхан айлах гэж л бичээгүй л баг. Тэгээд бид нар Даниэлээс ихэлсэн. Одоо Даниэл ч өөр ингээд илчлэлт номтой холбогдчихж байгаа байхгүй юу? Үзэгдлийн хувьд ч тэр утга санааны хувьд ч тэр эцсийн цагийн эцсийн мөчөд бурханы хийх ажлууд. Тэгээд тэр нь болохоор бурхан биднээсийг айлах гэж бичээгүй байгаа. Харин биднийг эсэргээрээ бэлтгэлтэй байхын тулд бичсэн байгаа. Тэгээд би бол одоо орчин үеийн хүмүүс бол хэлхэл хуучин үзэлтэй гэж. Гэтэ би бол Библи унших ёстой ном гэж боддог.
бид нартэй цахилгаангүй болцсон үед бид нар ингээд бүр одоо юу гэж юм бид нартай ямар сорилт орж ирэхийг бид нар мэдэхгүй штэ. Тэгээд Библи уншиг гихнээ нь одоо ингээд гэрэл байхгүй тийм ч үе гарч ирж байж магадгүй. Тийм учраас хүмүүс Библийг бүр мэддэг, цээжинд нь байж идэг тий. Яг тийм үед бол ариун сүнс ажиллахад их амархан байдаг. Нөгөө ариун сүнсийн технологич нь өөрөө тийм байхгүй да. Тийм бол учраас Библи уншина гэдэг нь өөрөө бид нар хоолоо идэж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас Библийг өөр нүдээр харах эсвэл Бурхны энэ амьд үг рүү өөр одоо хандлагаар очих, Бурхны амьд үгтэй бүр харьцаж сурах, аваад эргүүлээд урсгадаг одоо зөндөө олон ажиллагаанууд байна шүү дээ. Энэ бүхнийг хийж чаддаг, сурсан тийм одоо Даниэлийн дээр ажиллаж исэн сүнстэй хөвгүүд охтууд тий Абедnego, Мешах, Шедрах одоо тэдний дээр ажиллаж исэн ариун сүнсний хүчирхэг ажиллагаатай охид хөвгүүд төрөн гарч ирэх ёстой юм аа. Тэгэхээр подкаст маань түрүүчийн 7 хоногт бичлэг нь хийгдээ дууссан байгаа. Тэгээд одоо бас нэг юм янзалж манзалдаг юм шиг байлаа. Нарийн юм сайн мэдэхгүй. Тэгээд мантахаа нараа руу шилжүүлээд өгнө гэсэн. Тэгээд нараа маань болохоор YouTube дээр 50 групп дээр 50 сүмийн групп дээр тэнгүүтээ бас манай номлыг сонсдог бас нэг групп гэж байдаг шүү дээ. Тэн дээрээ тавьчин чат групп тэнгүүтээ YouTube дээр тавина. Тэгэхээр та нар энэ бол ерөөсөө нээлттэй бүх одоо энэ тэнд амьдарж байгаа монгол хэлтэй хүн нэг бүрт зориулсан одоо ийм подкаст байгаа юм. Тэгээ би тань дахиад хэлье. Зорилго нь бол хотын сүм нэг тийм амар гоё үйлчлэл нэгээд байгаа гол нь биш. Хамгийн гол нь хүмүүс үнэхээр энэ Библи рүү одоо ингэ зүрхшээхгүй очдөг баймаар байна. Хүмүүс одоо ингэж зөвхөн ингээл мундаг амар толгойтой хүмүүс л ойлгодог мэтэр ойлгодгоо болмоор байна. Энэ ном бидэнд зориулж бичигдсэн юм а. Энэ ном чинь Христэд итгэдэг ариун сүнс дотор нь амьдардаг хүн нэг бүрт уншаарай чи энэ бол үнэхээр илчлэлтээр дүүрэн ном гэж биднэрт өгөгдсөн. Тийм учраас бид нар түүнд нь туслах зориулттайгаар туслах зорилготойгоор бид нэр энэ подкастыг хийсэн байгаа. Тэгээд Даниэл ном маань болохоор одоо бит хоёрын ярианаас ингэж одоо бүрлдсэн байгаа. Тэгээд маш сайн чиглүүлэг байсан учраас ярилцахад одоо хамаагүй чиглүүлэхтэй гоё байла. Түүнээс энэ нь ингээд судлаад одоо тий ер нь энийг илэрхийлж байгаа юм, толгоон тэрийг илэрхийлж байгаа юм гэдэг талаас огтоосоо биш. Үнэхээр өөрөөр аль бид нар сүүлийн өдрүүдэд Даниэл номыг илчилж байгаа тэр илчлэлтүүдийн дагуу бид нар одоо ярилцахыг хүссэн. Тэгээд Даниэл ном чи өөрөө ямар онцлогтой вэ гэхээр зэрэг одоо ингээд 17-18 настай өсвөр насны хүүхдүүд ингээ хааны ордонд шилэгдэж очичоод тэгээд хааны сургуульд сурсан. Гэхдээ тэр сургуулаасаа сурсан юмнууд огт биш. Гэхдээ хааны дэргэд очисон байханд бол сургууль сурах хэрэгтэй байсан. Ойлгож байна уу? Тэр тэдний авсан одоо диплом ч гэдэг юм уу, бакалавр, магистр ч гэдэг юм уу, тэдний хааны өмнө авчирсан. Гэхдээ тэд нар хаанд бол Бурхны одоо сүнсээр үйлчилсэн. Тэгэхээр бидний хүүхдүүд өнөөдөр яагаад бид нар энд уртад заавал гаргаж ирэх гэдэг юм бэ гэхээр зэрэг тэдний ярианы чадвар юм уу эсвэл одоо уран сайхан үг аялгүйг сонсох гээд байгаа юм биш. Энэ хүүхдүүд бидний дуу хоолой болох хэрэгтэй байхгүй. Дуу хоолойтой нэгнүүд болж гарч ирэх хэрэгтэй. Ямар ч дуугүй, ямар ч хоолойгүй байх ёсгүй, хилгүй байх ёсгүй. Тэр утгаараа хүүхдүүд энд гарч дасгал хийх хэрэгтэй, дадлагжих хэрэгтэй, бодол санаж байгаагаа хэлж ярьж явах хэрэгтэй, ичгүүрээ ялах хэрэгтэй, ичээд байгаа тэр мэдрэмжүүдээ одоо бүр гიშгээд гараад ирж явах ёстой. Тэгээд эднэр чинь хаанч очиод ажилласан, ямар ч хааны хажууд очисон, ямар ч албанд очисон энэ хүүхдүүд Бурхнаа төлөөлөөд амьдарч чадах юм байгаамаа. Тийм л учраас бид нар энийг хийж эхэлсэн. Тэгээ эндээ маш их баяртай байгаа. Тэгээд энэ подкаст одоо үргэлжлээд явхад бас мэдээж хэрэг бидний залбирал туйлын хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ төлөө зөвмөр хамтдаа залбирна. Тэгээ бас нэг зүйл нь болохоор түрүүн Чинзогийн ярьсан энэ санхүүгийн энэ одоо тесрэлт гэх юм уу та тийм ээ. Тэгэхээр бид нар санхүү би боддог байхгүй юу? Есүс Христ уулан дээр хэлэхдээ гашуудсан хүмүүс ямар их өрөөлтэй вэ тэд нар тайвшруулагдана. Одоо жишээлбэл тэгэхээр санхүүгийн тесрэлтийн төлөө залбирахдаа санхүүгийн үнэхээр юмн дундуур нь туулж исэн хүмүүс залбирж байгаа нь үнэхээр одоо амьдралтай гэх юм уу?
Түүнээс ш бид нар тэгдэшгүй миний санхүү болоог байх би юу гэж санхүүгийн төлөө залбирах юм. Харин болоогүй байх тусмаа залбирах хэрэгтэй байхгүй юу? Бүр бид нар өөртөө байж болно. Гэхдээ залбирч бүр эхлээд энэ дотор байгаа одоо өрнөөсөө салах хэрэгтэй. Дотор байгаа энэ одоо нэг боолчлол байгаа шүү дээ бид нарт. Энийгээ бид нар Христийн нэрээр бүр ингэж тастаж хаях хэрэгтэй. Тэгжээж дотор байгаа юм чинь гадагшлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр санхүү бурхан бидэнд өгөх гээд байгаа шалтгаан бол ерөөсөө тэр өгөөмөр зүрх сэтгэлүүдийг барьж байгуулж байгаа учраас юм. Бид нар туйлын өгөөмөр болно. Болох ч ёстой. Бидний зүрх сэтгэл бүр үнэхээр хармын сэтгэлгээнээс салах ёстой. Би 11-ийн тухай бүр ярмааргүй байна. Би бүр байнга өгөх тухай ярмаар байна. Байнга л өгөх, хин нэгний хэрэгцээн зориулж өгөх, хин нэгнийг хайрлж өгөх, хин нэгнийг өрөвдөж өгөх. Яаж л өгмөр вэ? Ямар л боломж гармаар. Би одоо 11-гээ яаж зарцуулах талаар бодхоо болсон. Би зүгээр л хинт өгөх боломж байна надад. Хинд юу хэрэгтэй байгаа юм шиг харагдаж байна. Өлөнтөж ингэж одоо хүмүүсийн хэрэгцээнүүдийг хайдаг болсон. Тэгэхээр энэ заавал миний 11-ээр хашигдах ёсгүй юм аа. Тэгжээж л бид нар тэр ядуу сэтгэлгээ гэдэг чинь баян хүнд ч байдэн шүү дээ. Ер нь бол ядуу хүнд ч байгаа. Ганцхан ядуу хүнд байдсан биш. Тэр хармын сэтгэлгээ авахгүй юу та өвнөг өөрөө л хэрэглэн би ингээд би ингэж үрмээргүй байна. Одоо тэрийг бурхны нэрээр бид нар айгүй гоё хэлнэ. Бурхан намайг бити өг гэсэн, бурхан намайг тийшгээ өгөх гэжсэн чи болиулсан гэ. Мэдээж ухаан заах талаар бол ярьж болно. Гэхдээ би өгөөмөр байх тухай ярьж байгаа байхгүй. Танихгүй ч хүн бай. Бүр огт мэдгүй ч хүн бай. Эсвэл таны дургүй ч хүн бай. Та үнэхээр өгөөмөр байж сурах ёстой. Би энийг сурж гин, та сурж гин. Бид нар бүгдээрээ өгөөмөр байж ижил бид нар энэ ертөнцийн мөнгөнд захирагдхаа болно. Биш ээ, мөнгийг эзэмшээд байгаа тэр нэгэнд захирагдхаа болно. Бид нар мөнгнөөс айхаа болно. Та ерөөсөө үнийг нь харахгүй юм худалдаж авч сурна. Тэгэхээр эн чинь дандаа сэтгэлгээний гогцоо тайллууд л байгаа байхгүй юу? За тэгээ бас нэг гоё мэдээг бас яг мартчихсан шүү. Тэгэхээр би санхүүгийн төлөө бас залбирна. Гэхдээ санхүүгийн төлөө залбирах зүрх сэтгэл нь байхгүй бол 1000 мөнгө гуйгаад нэмэргүй. Ер нь бол хэрэггүй шүү. Муухай зүрх сэтгэл дээр мөнгө орж ирвэл өстой аим шиг болно шүү заа юу. Миний бас нэг 3 дахь сайхан мэдээ юу вэ гэхээр одоо мессеж библиэс бид нэр ингэж номлож байгаа шүү дээ. Одоо орчуулгыг нь хараад. Тэгээ мандахаа маань сая орчуулах эрхийг авсан маа. Нэлээд удаан ингэж одоо хүсэлт өргөдлөө өгсөн. Тийш дээ нэр яга алдар ташрахгүй гэж тий. Тэгээ энэ ч нөгөө орчуулсан ч гэсэн нөгөө албан ёсны орчуулах эрх байхгүй бол гарах боломжгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан хөөцөлдөж явж байгаад яа бит хоёрын подкаста хийнэ гэд баярлаад ярьжсэн тэр өдрийн үдээс хойш харин орчуулах албан ёсны эрхийг нь өгсөн байлээ. Тэгээд ямар ч байсан Амос иш үзүүлэгчийн номыг орчуулсан байгаа. Одоо би ингээд айхгүйгээр одоо хүмүүст өгж бол нараад бас нэгийг явуулсан байгаа. Тэгээд энэ бол штэ ном болж гарахаасаа илүүгээр яг нэгэн цагт янзлагдаад ном болж библи болж гарна л да. Илүүтэйгээр одоо сүмийнхэндээ туслах сүмийнхээ хүмүүст тэгэл өөр манай подкастыг сонсож байгаа хүмүүс хүшээ энэ номын орчуулга гарсан бол өгөөч гэх юм бол бид нэг A4-ийн цаасан дээр ч юм уу эсвэл файлаар ч юм уу ингээ өгөөд та нарын библи судлалт чинь одоо түгшиг болох зорилгоор ингээд өгдөөд явчих юм. Тэгээд маа орчуулаад явж байгаа. Тэгээд Амос намыг орчуулаад дууссан байсан. Тэрийг над руу явуулсан байгаа. Тэгээ үнэхээр бас энэ бол айгүй тийм одоо өнөөдөр л ингээ хэлж байгаа болохоос бас их яривхтай, бас их адармаатай замыг туулсан байгаа. Гэхдээ одоо эцсийн бүлэгт энэ маань ингээ ийм сайнаар шийдэд гараад ирсэнд туйлын баяртай байгаа. Тэгэхээр Библийн энэ мэт орчуулгууд үргэлжлүүлэн гараасаа орчин үеийн хүмүүст хамгийн ойрхон хэлбэрээрээ хамгийн зөв хэллэгтэй хэлбэрээрээ чадварлаг орчуулагч нар энэ тэнд одоо өсөн торнож гараасаа тийм ээ чадварлаг бүр ариун сүнсний хүч чадлаар ингэж одоо энэ орчуулдаг тийм хүмүүс гарч ирээсээ Библи монголчууд Библийг бүр үнэхээр олон талын орчуулгатайгаар уншиж сураасаа тэгээд үгэнд өөрөөр ойртдог байгаасаа үгийг өөрөөр одоо өөрөөр гэдэг нь бид нар шинэ технологи гаргаагүй шүү дээ. Ерөөс одоо ариун сүнсээр ойртгол айгүй чухал байгаа байхгүй юу? Эсвэгөөс бид нар тэгэл нэг механикаар тий за 10 евро бол 10 улсын байна, 5 толгой бол 5 улсын байна ингээ албаар ингээ бүр зүгээр хүчээр ингээ өөрсдөө тайлбарлаад ингээ зовоогод байгаа байхгүй юу? Тэгэхээр орчуулга амжилттай явагдсан байхын төлөө
Тэгээд бас юуны төлөө подкастынхаа төлөө тэгээд мэдээж энэ өгөөмөр зүрх сэтгэл бүр үнэхээр биднэрт маш хэрэгтэй байгаа. Бид нар өгөөмөр байхгүйгээр баяжаад нэмэргүй. Тэрэн шиг муухай одоо юм байхгүй. Одоо энэ манай улс оронд болоод байгаа энэ асуудлууд юу юм бэ? Буруу зүрхтэй хүмүүсийн гарт юм төвлөрчөөд байна. Бурхан энийг жигшэж штэ. Бурхан аммаар штэ. Тэгээ аваад хинт өгөх юм бэ? Зүрх нь бэлэн болоогүй хүмүүст өгчүүл дахиад л нэг одоо аимшигуд гарч ирэн ш. Тийм учраас бурхан хүнээ бэлдэж байна. Биднийг айгүй олон жилийн турш өгөөмөр байхад сургаж байна. Ядуу биднээсийг дутагдал дотор амьдруулж сургасан шалтгаан бол биднийг байгаа юмараа амьдарч сурахад маань сургадаг. Сахилга баталтай энэ бол сахилгажуулалт шүү дээ. Байгаа юмараа амьдарч сурдаг. Тэгээд тэр чинь ингээд дадал болоод ирэхээр бид нар илүү гартал зөндөө их юмтай болсон ч гэсэн яг тэр эрүүл дадал хөвшлээ дагаа явчихдаг байхгүй юу? Зүгээр ганцхан жишээ хэлэхэд бид нар чихрийн холцтой зүйл худалдаж авахаа болоход санхүү чинь амар хэмнэгддэг. Тэрүүгээр та өөр одоо тий хаанчлал зориулна уу одоо тий амралтанд явна уу бүрэн боломжтой шүү заа юу. За тэгээ босъё цөмөр өргөжлүүлээ загныг гинэ. Өргөжлүүлээ загныг. За тийм ээ тий. Загнуулах хэвээр загнуулах байлгүй тийм ээ. Гэхдээ бид нар бол биш. Харин бид нар харанхуйн ажлуудыг үнэхээр Есүс Христийн нэрээр эсэргүүцэж байна. Монголчуудыг бүр нэг энэ ядуу, гуйлагчин сэтгэлгээн дотор нь байлгадаг, харамч зүрхтэй байлгаж, бүр энэ ядуурлын айдас, үхлийн айдсаар боолчж байгаа энэ харанхуйн ажлыг бид нар яг одоо Есүс Христийн нэрээр эсэргүүцэж чиний бүх ажлуудыг бид нар хориг тавьж байна. Энэ үндэстэн дээр чиний үүсэж байгаа дарга дүрийн эсрэг Есүс Христийн нэрээр хориг тавьжэна. Есүс Христийн нэрээр ямар ч боолчлын гинж тасарч унд юм а. Есүс Христийн нэрээр ямар ч боолчлыг хүлээсэн тасарч унд юм а. Тийм ээ аваа та өндөр зүрх сэтгэлүүдийг чиглүүлэх болтугай. Зүрх сэтгэлүүдийг яах бол гэсэн айдсаас дутагдах болов гачигдах болов энэ маань хүрэхгүй одоо надаа хүрэлцэхгүй гэж айдаг энэ дутуу байдлын энэ сэтгэлгээс энэ хандлагаас бидний зүрх сэтгэлийг бидний оюун санаа чөлөөлөх болтугай гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Бид нар яг одоо таны өмнө зүрхээ бариад очиж байна. Бид нар таны өмнө зүрхээ өргөж байна. Та өгөөмөр болгож өгөөч. Та бүр дэлж өгөөч. Та бүр сонгож өгөөч. Бид нар харамж байхыг хүсэхгүй байна. Бид нар хармахыг хүсэхгүй байна. Биднээр дамжуулаад та зүгээр. Биднээр дамжуулаад та хуваарнаач. Та биднээр дамжуулаад түгээгэж аваа. Та бүр орчин тойрныхоо хүмүүс ах дүүстэй, аав ээжтэй, найзуудтай, итгэдэггүй найзуудтай бидний хэрэгцээнд мэдрэмжтэй байхад та биднийг сургаж өгөөч. Та бидний мэдрэмжийг хурцлаач. Та бидний мус чанарыг зэмлүүлж өгөөч аваа. Та өгөөмөр зүрх сэтгэлтэй хаанчлагч нарыг төрүүлээч. Ямар ч үед хоосон байдлаас айдгүй. Ямар ч үед дутуу байхаас айдгүй. Ямар ч үед бусны боддог. Таны алдрын төлөө амьддаг. Эм шинэ үлдрийн шинэ угсааны охид хүүхдүүдийг та гаргаж ирэх болтугай. Халелуя. Би Монгол үндэстэн дотор ноёрч байгаа ядуурыг Есүс Христийн нэрээр эсэргүүцэж байна. Хосрыг Есүс Христийн нэрээр эсэргүүцэж байна. Чи энэ үндэстэн дотор байх ямар ч газаргүй. Чамд эзэмших хувь байхгүй. Чи энэ үндэстэн дотор ямар ч ирэхгүй. Чи бод энэ үндэстний өчөөх хэсгэрж эзэмших ёсгүй. Учраас аваа үнээр энэ үндэстний баялаг, энэ үндэстний хүнар, энэ үндэстний дотор бүх зүйлс хаанчлын өнгөлийн амаар зэгцлэгдэж, хаанчлын өнгөөнээр дамжиж сүнсээр зэгцлэгдэж, эмэг зэгцлэгдэж марч, хураагдаж, хоригдож, тэгээд яг тэнгэрийн 20 жилийн дараа хэрэгцээтэй газруудаа өвөөлөх ухаантай өвгөн автууд гарч ирэх болбай гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна аваа. Одоо Есүсийн санхүү баригч бахаа. Одоо Есүсийн зүрхнүүдийн баригч бахаа. Та бидний зүрхийг орчлооч. Та бидний зүрхийг ятоороо сахаж өгөөч аваа. Халелуя. Аюун санааг маань шижиж өгөөч. Аюун санааг маань тооцоогоос сахаж өгөөч. Тооцоо бодож ай хүсэж амжих хүсэж. Тооцоо бодох. Араа бодох. Тооцоо тавих. Тантай хүсэж.
өргөж яваа. Хүснээрээ үлдээч. Хүснээрээ авч яваач. Хүснээрээ тавьж аваа. Аллилуйя. Рамасора я керевесенде. Рамасора я масанда. Рамасора я керевесенде янда. Айтава. Битрас подкастыг танд үзэж байна. Мэдээж хаасай бу янз бүрийн подкаст байгаа. Гэвч мөнхийн бурхан сонсогч ихтэй сонсдог. Харах нүдтэй хартах. Өөрийн тоогоо Тэнгэрээс хүч нэмээд чангаруулах болтугай. Дуугийн нэмэх болтугай. Тоогоогийн өсгөх болтугай. Сонсогч ихтэй сонсох болтугай. Харах нүдтэй харах болтугай. Бурхан чинь унтаагүй байна. Бурхан чинь ааваагүй. Тэр амьд бөгөөд идэвхтэй. Тэр чам руу амийг ярьсаар байна. Тэр чам руу амиага урсаар байна. Сонсогчтой сонсооч. Харах нүдтэй хараач. Халелуя. Айтава. Үнэхээр бид нар цуцалгүй бүдмэрлэгч. Хэрэг та бидний ажлуудыг томруулахгүй бол хэрэг та бидний ажлуудад нэмэлт спикер тавьж өгөхгүй бол бидний хийсэн бүхэн хаос боцорно. Хийж байгаа зүйл дээр минь амь өгөөч. Ярьж байгаа үгс дээр минь амийг өгөөч. Эцэг ярьсан бүхэн дээр минь амь урсаач. Хангуугаар бид нар юу ч хийсэн бүтбэй. Хангуугаар яриад бүтбэй. Хангуугаар сургаач бүтбэй. Ава, ариун сүнсээрээ ертөнцийн язгаар үлддэг тусдаач. Я бас нэг юм орчуулсан гэхэлсэн мантхайг өшөө мантхай шиг олон зүрх сэтгэлтэй өгдөг арчиг болтгой. Үнэхээр хаасаагүй өсөлтөд үржиж ашиг болтгой. Ариун сүнсээр өдөртөөс нэг гарч ирээ. Тэр намыг орчуулах болтгой. Үнэхээр ава ани юу хийх хүссэн? Яаж хийх хүссэн? Хинтгийг хэлсэн. Хинт ярьсан. Хизээ ярьсан. Бүгд тодорч орж ирсэн. Таавал орчуулгууд юу болтгоо. Энэ хүний мэдгээр уралдах биш. Юу ч өрсөлдөх зүрх сэтгэлээр бууй гээ. Юу ч атаажтойгоор бууй. Харин ани өмнө зогсоод даруухаар үйлчлэгчдийн зүрх сэтгэлийг даяараач. Та зэвшүүлж, та чадваржуулаач. Та бүр орчуулгаа их хүч чадлаараа хангаач. Хөрөнгө мөнгөөр хангаач аваа. Урам зоригоор хангаач. Урагшлах хүчээр хангаач аваа. Та бүр хэрэгтэй. Оновчтой. Монгол өгсүүдийг та өгөөч. Нөхөва. Ани бүрэн хяналтаар их болтгой. Ани гайхалтай. Бүр засваргаар хийдэг болтгой. Аваа та үнэхээр яагаад гэвэл залуу хүн чаддаг юм аа. Эдгээр хүүгүүд ч бүдэрдэг юм аа. Харин эзэнт найдвал эзэнт найдагчдын хүч нь бүргэл мэд шинжлэх юм аа. Тэгээд аавтайгаа хамт бидний төсөөлж бодож таамаглаж чадахгүй өндөр хэсэг болно. Хайртаа. Бид нэрээ үнэхээр энэ ажлыг таны гарт өргөж байна. Таны таалал дүүрэн байх болтугай. Таны чадвар өдөр бүр хангалттай өгөгдөг болтугай. Нэг үсээрээ чадваржуулах болтугай. Та тэгээд түгээх болтугай. Туу хоолойг нэмэх болтугай. Харцыг та нэмж өгөх болтугай. Асыг иргэн орнууд хүртэх сонсдол та дуугийн шангаж өгөх болтугай гэж залбирч байна. Да баярлалаа мөнхийн аав. Бүгд магтаасан тань болтугай. Эцэг Есүс Христийн нэрээр би ярьж байна. Аамен. Халелуя. Ариун сүнсээ бид өнөөдөр таны өмнө зогсож байна. Тэгээд үнэхээр та бидний амьдрал дээр үргэлжлүүлээд өөрийн хүсэж байгаа бүх зүйлийг үнэхээр хийх болтугай. Үнэхээр энэ жил үнэхээр таны жил байгаасай. Энэ жил үнэхээр та хөдөлсөн, та хийсэн бүх зүйлсээ алдаршуулсан ерөөсөн жил байгаасай гэж гуйж байгаа. Тийм л учраас өнөөдөр яг энэ газар хэлэгдэж байгаа үг нүгүрийн цаанд та байгаамаа. Өнөөдөр энэ газар ярьж байгаа хүн бүрийн цаанд та байгаамаа.
та өөрийн үгийг хэлж, өөрийн үгийг айлдаж, өөрийн зөөсүүдийг та үйлдэх болно гэж өнөөдрийн газар бид өөрсдөө зүслийг хүлээн авч байна. Тийм учраас бидний амьдрал дээр таны хурд усгаар үнгээ эрчимтэйгээр хөдлөх болтугай. Бидний бүх гогцоонууд тайлагдаж, туслагдаж, зайлуулах болтугай. Өнөөдөр энэ зогсож байгаа хүн бүрийн залбирал үнээр та хариулах болтугай. Залбирлуудын та ирч хүчийг хурцсгаж өгөх болтугай. Та залбирлаа хүч чадал орж ирэх болтугай. Бид нар хүслээ биш харин бид таныг хүсэж байгаа гоох залбирлууд бидний амьдрал дээр одоо өгөгдөх болтугай гэж гон залбирмаар байна. Бидний залбирал үнээр тань руу хандах болтугай. Үнээр та бурхан гэдгийг тод харуулаач. Та хурц харуулаач. Та тодорхой байлгаач. Та эцэн харуулаач. Та эцэж өгөөч. Та бидэд өөрийнхөө эзэн бурхан гэдгийг хариулж өгөөч. Үнээр бид мэдмээр байна. Үнээр яг өнөөдөр би энэ газар таны хүч чадлыг, таны өөрчлөлтийг гуйж залбирмаар байна. Та үнээр бүгдийг өөрчилж, та бүгдийг шилжиж өгөх болтугай. Halleluja! Halleluja, Jesus. Halleluja, Jesus. Өнөөдөр үгд хэлэгдэх үгүүдийг хэлэхээр өмнө би таныг зүрх сэтгэлээ бэлдээсэй гэж бодож байна. Би танд хэлье. Таны амьдралдаа хизээж үзэж байгаагүй, та өөрийнхөө амьдрал хизээж бодож байгаагүй, хизээж нэгэн өдөр та өөрийнхөө амьдралыг ямар нэгэн ингэж төсөөлж байсан тэр бүх зүйл чинь энэ жил таны амьдралаар биелэхэд бол би танд өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж чаддаг чадварыг эзнээс аваасаа гэж бодож байна. Үнэхээр би танд хэлье. Бурхан өөрийнхөө хүч чадлын дагуу түрэн орж ирж байгаад би таныг зүгээр зогсож байгаад бүхээсэ гэж бодож байна. Бүр хууль руу явж байгаа хүмүүс дотор яваад ягаа мэдэхгүй бүх амьдраасаа гэж би яг одоо танаас гуйж залбирмаар байна. Тийм учраас Бурхан өнөөдөр яг одоо энэ газар зогсож байхдаа танд өөрийгөө би бол чиний эцэг юм а гэдгийг үнэхээр таниулсан цаг байгаас гэж би танд хэлье. Та ганцаардч яж магадгүй. Та санхүүгийн асуудалд орсон байж магадгүй. Эсвэл таны сонгосон мэрэгжил чинь эсвэл та дампуурсан байж магадгүй. Та сонгосон зүйлс бол хаана ижилгүй байж магадгүй. Та магадгүй өнөөдөр амьдралаар өв гашуу гуниг дотор амьдарч байж магадгүй. Та сайн сонс. Ялангуяа хүүхдүүд сайн сонс. Зүрхээ нэ. Яг одоо зүрхээ битгий хаа. Зовоороор битгий, шаналаар битгий байлга, гомдлоор битгий байлга, үзэн ядалтаар битгий байлга, хорсоор битгий өөрийгөө маань, буруутгалаар битгий маань ямар нэгэн хүний үгсүүдээр өөрийнхөө амьдралыг битгий дүүрг. Яг одоо сал би танд хэлье. Магадгүй та өөрийнхөө амьдрал дээр болж байхдаа миний амьдрал яагаад ийм байд ингэж асууж ирсэн үү? Би танд хэлье. Та өөрийнхөө амьдралыг харж байхдаа, өөрийнхөө санхүүг харж байхдаа, өөрийнхөө ганцааллыг харж байхдаа, өөрийнхөө ганц байгаагаа өөрийгөө голж байхдаа эсвэл бусдын өмнө өөрийнхөө амьдралыг харахтаа надад юу ч алга, надад мэрэгжил алга, надад цалин алга, надад мөнгө алга, эсвэл надад сайн хааны ижил алга, надад санхүү алга, надад ямар би тэгж бодож байгаа хүн бүрт би хэлмээр байна гэсэн. Тэр бол чиний аав юм аа. Тийм ээ. Тэгээд үнэхээр ганцхан чамд би л хэрэгтэй гэдгийг тэр хэлж байна. Бүх зүйл устж үгүй болсон ч энэ ертөнц үгүй болсон ч ганцхан би чамтай бүгд хамт байна тэр амлсан юм. Тийм учраас анхаарлаа нөхцөл байдлууд дээр битгээтэй, анхаарлаа эргэн тойрон дээр битгээтэй, өөрийнхөө чадахгүй зүйлүүдээр битгээтэй, өөрийнхөө магадгүй өнөөдөр хүнтэй суугаагүй байгаа нэг юмч би чамд хэлбэр байна гэсэн. Тэр байдлаараа битгээтэй, өөрийгөө болохгүй байна гэж битгий бод, эсвэл юмс ийм байна гэж битгий бод. Бурхан өөрийнхөө сайн сайхныг чиний амьдрал дээр бялхаар дүүргэж өгөх болно. Үнэхээр онцгойлог хэлж байна. Охин минь, хүү минь чи онцгой төрсөн, онцгой хөв тавилантай. Ерөөсөө би чамайг олсон. Тэгээд чи би чамайг дуудсан. Тэгээд би чамайг дэрэгдээ авчирсан. Би тэгээд чамайг дагуулan авч явж байгаа. Чиний амьдрал юу ч нураагүй, юу ч зогсоогүй, юу ч үгүй болоогүй, юу ч устаагүй, юу ч алга болоогүй. Бүх зүйлийг би хянаж байгаа. Бүх зүйлийг би нээх болно. Би бүх зүйлийг өгөх болно. Тэр өнөөдөр танд амлаж байна. Тийм л учраас тэр нэгэн цагт, тэр нэгэн газар яг одоо миний хэлэх үгийг сонсч, тэр нэгэн цагт Авраамийн бурхан Авраамтай хамт байсан. Исаакийн бурхан Авраам, Исаакийн аав Авраам Исаактайгаа хамт байсан. Яг тэр үл би танд хэлье. Исаак гараа хөлүүлээд тахил болоод аавынхаа өмнө гівтж байхдаа дараа нь босч ирчээд аавдаа хизээж та намайг алгах гэсэн гэж хэлээгүй. Би танд хэлье.
Энэ ойлголт бидний амьдрал дээр ирээсэ. Хизээж Исаак босч ирчээд Авраам та намайг нэр Лазараа гомдсон уу? Та намайг алах гэжсэн, өргөл болох гэжсэн гэж хэлээгүй шүү дээ. Яагаад гэвэл Бурхан эцэг тэндээ хамт байсныг Исаак мэдсэн учраас тэр эдгэрсэн юм а, тэр чөлөөлөгдсөн, тэр аврагдсан, тэр дахиж амьдэрсэн түүн шиг чиний амьдралыг Бурхан яг тэгж босгох болно. Тэгж Бурхан хардаг, тэгж Бурхан яг одоо цэцгэлүүлж, хөгжүүлж, шинжилж хийж ирэх болно гэж өнөөдөр яг энэ газар тунхилж байна. Тийм л учраас бүргэд бүх юма шинжилдэг юм а. Бүргэд өдөө хуул цаяа шинээр түн дахин түрэн гарч ирдэг юм а. Тэр тэгээ нисдэг юм а. Тэр тэгээ дэлгэдэг ийцдэг юм а. Тэр ертөнцийн зэрэг өндрөөс харж чаддаг юм а. Түүн шиг таны амьдрал ч гэсэн дахин сэргээгдэж, дахин босгож ирэх болно. Тийм учраас оюун санаа шинжлэгдсэн жил байх болно. Сэтгэл зүрэг эдгэрсэн жил байх болно. Бүх ажиглал дутагдлаа зүйлсүүд өөрчлөгдсөн, шинжлэгдэж, Бурханаа дүүргэгдсэн жил байх болно. Халелуя! Тийм учраас авч ингэж хэлж байна. Би тэнд хэлье. Магадгүй та итгээд эсвэл маш олон жил болсон. Магадгүй та өнөөдөр өөрийнхөө амьдралыг харахтаа миний бүтээсэн юм юу байна? Магадгүй та өнөөдөр итгэлээ харахтаа би Бурханд итгэдэг л байхдаа яагаад миний амьдрал ийм байна гэж асууж ирсэн бүх асуултуудаа яг одоо тавиад зөвхөн ааваа гэд түнтэй харилцсан цаг руу ороосоо гэж бодож байна. Бидний хэд маань өнөөдөр аврагдсанаа мэддэг юм бэ? Хэд маань өнөөдөр би өгөхөд маргааш диваачнд очно гэж мэддэг юм бэ? Эсвэл та итгэлээ алдсан уу? Эсвэл та итгэдэггүй юу? Эсвэл та аврагдах болов гэж боддгоо? Би тэнд хэлье. Энэ өгүүлбэр бүрэн утгаараа биднийг эзэлж авах болно. Халелуя. Ариун сүнсээр биднийг зоригжуулж, бидэнд урмыг өгөөч. Бид нар үнэхээр бурхан утгаараа бууж өгмөр юм. Яг одоо өөрийнхөө амьдралыг солимоор юм. Өөрийнхөө амьдралыг өөрчлөмөр юм. Хан дүүсийн амьдралыг өөрчлөмөр юм. Хань ижлэх амьдралыг өөрчлөмөр юм. Ах дүүсийн надад хамааралтай болгоны амьдралыг өөрчлөмөр юм. Эргэн тойронд байгаа үндэснийхээ төлөө өөрийнхөө амьдралыг өөрчилж, шин зүйлийг харж амьдрмаар байна. Тиймээс бол яг одоо та намайг эдгээгээч. Аваа та намайг эдгээгээч. Аваа та намайг хүчрэлжүүлж, аваа та намайг зоригжуулаад ирэх зайлбар ороосоо гэж бодож байна. Халелуя. Та зүгээр төлөө хандаад зүрхсэлээ өгцгөөе. Тэгээд асуу. Яаж зүрхээ өгдөг юм бэ гэдээ асуугач. Яаж танд хамаг юм даалгаж өгдөг юм бэ? Яаж бууж өгдөг юм бэ? Яаж танд хамаг асуудал нөхцөл байдлууд танд хэлж авна гэдгийг юу болдго юм бэ? Надад зааж өгөөч. Надад харуулаач. Тэгээ намайг хамгаалдаг, надтай хамт байдаг, миний дэгэд байдаг, миний төлөө байдгийг та илчлэн харуулаач. Та илэрхийлээч. Халелуя. Тэгвэл би бүхнөөс илүү танд хайртай амьдрмаар байна. Яг таныг эзний дагуу. Би үнэхээр яг таны өмнө зогсохдоо ээжигээ, аавыгаа, эхнэр нөхрийг ажил төрлөө танаас илүү хайрлахгүйгээр би таныг хайрж амьдрч чаддаг. Тэр амьдралыг хүлээж авмаар байна гэд. Би таныг өнөөдөр яг энэ газар тэр сонголтыг хийгээсэ гэж бодож байна. Халелуя. Ариун сүнсээ энэ газар та бидэнд хүн болгон туслах болтугай. Бидний танд тавьж байгаа асуултыг үрд та хариулах болтугай. Ирж байгаа долоор бидний асуултыг олж аваад бид өнөөгөө илүү амьдрахыг хүсэж байна. Тэгээ бүрэн утгаар нь дүүргэгдөхийг хүсэж байна. Таны надад өгсөн амьдралаар, таны надад өгсөн хувь тавилангаар, таны надад өгсөн юр бусын зорилгоор би амьдрч чаддаг болохын тулд та яг одоо надад дутуу болгоны юм дүүргэж өгөх болтугай. Та надад миний амьдрал дээр шин зүйлүүдийг дүүргэж өгөх болтугай гэж гүн залбирч байна аваа. Халелуя. Ариун сүнсээ бидний дагуулсан өдөртаач. Бидний дараагийн залбирал руу, бидний дараагийн зүйлс рүү хөтлөн дагуулаач. Тэгээ бидний рүү ойртооч. Тэгээ бидний зүрхийг минь нээгэж, сэтгэлийг минь нээгэж, оюун санааг минь өөрчлөөч. Оюун бодлыг шин төгсөнд аваачаад бидний амж байгаа, бидний дарангуулж байгаа, бидний хойшин татж байгаа бүх хүнийгсэн бодлоодаас та яг одоо салгаач. Халелуя. Чиний дотор байгаа жоогооч сайн чиний дотор байгаа жижиг итгэл яг одоо сэргээгдэж, яг одоо босгогдож, яг одоо услагдаж, яг одоо дүүргэгдэж Бурханыхтай адилхан болох цаг ирсэн юм аа. Үүнийг утасгүй гэж хэлж байгаа юм аа. Үүнийг үнэхээр хурднаас хурдан үнэхээр Бурханы технологид ирж байгаа юм аа. Халелуя. Баярлалаа Бурхан минь. Баярлалаа Ариун сүнсээ. Халелуя.
төлөө, шинэ амьдралынхаа төлөө, шинэ зорилгоо төлөө, шинэ хийж байгаа бүх зүйлийн төлөө талархсан зөвхөн танд байх болтугай. Халелуя Иесус. Бүх алдар нь Бурхан эцэг танд байх болтугай. Халелуя. Яг одоо энд зогсож байгаа хүнийг уруулан өнөөдөр яг энэ үгсийг сонсож байгаа хүн бүрийн зүйлсийг та үнэхээр бүрэн утгаар нь эдгэж бүтэн болгож өгөх болтугай. Тэгээд та миний амьдралын дутуу болгоныг минь дүүргэж өгөх болтугай. Миний ганцаардлыг, миний хоосорлыг, миний хүсэж байгаа хүслүүдийг та дүүргэж өгөх болтугай. Миний мэдлэг чадваруудыг үнэхээр та дүүргэж өгөх болтугай. Миний анхаарлыг та өөрлөгөө хандуулан авах болтугай. Та надад бүх зүйл минь олох болтугай. Бүхэл зүйлс зөвхөн танд даатгагдсан амьдрал маань бүрэн утгаараа өсөж хөгжиж дүүргэх болтугай гэж онцгойлон залбирж байна. Бүх алдар нь Бурхан эцэг танд байх болтугай. Бүх магтаалыг танд өргөж байна. Есүсийн нэрээр амен. Халелуя. Амен. Халелуя. Бид нар олон зүйлүүд хийх болно. Хотын сүмийнхээ бид энэ дэлье бид удахгүй үнэхээр цаг 2 цаг магтдаг тэр газарт бид нар орох болно. Бүү санаа зов. Бурхан бүгдийг бидэнд өгөх болно. Үнэхээр бид энэ дэлье таны пастор чинь юуны төлөө залбирч байгаагүй. Бид нар үнэхээр залбирлын том өргөөтэй байх болно. Бид үнэхээр юунд ч хязгаарлалтгүй тийм юр бусын өргөөтэй байх болно. Бид зүгээр хамтдаа магтаад үндэснээ өөрчилж, үндэснээ түүний өмнө авчиж тавих болно. Тэгээд үнэхээр ард түмэн маань зүгээр зогсохдоо түүнийг хараад таних болно. Тийм цаг руу бид амьдарч байгаамаа. Тийм цаг руу бид алхаж байгаамаа. Тийм учраас бүү шантар, бүү өнөөдрийнхаа байгаа амьдралыг бүү хар, нөхцөл байдлыг хар. Яагаад гэвэл устгах тийм бол тэр гарч ирж байгаамаа. Зайл өдрийн бол тэр үнэхээр том юм шиг гарч ирж байгаамаа. Өөрийнхөө үзэл бодлоос сал бид энэ дэлээ хамгийн том аюул өөрөө ч үзэл бодол шүү. Бусдын өмнө өөрийгөө би муугаар харагдгүй би танд хэлье. Нэг л гүн таныг муу хэлнэгөөс мянгуулаа муу хэлэхгүй штэ. Бусдын таныг үгүйсэх болно. Харин таны үйлдэж байгаа үйлдэл чинь бусдыг баярлуулж, бусдыг тэтгэж, бусдын төлөө амьдрэх нэгэн байх болтугай. Тэгээд та энэ ертөнцөөс явахдаа ялалт чинь таны гарт үлдэх болно. Өнөөдөр аврагдаагүйч таны үгсийн дараагаар Бурхан үлдсэн бүгдийг аврах болно гэсэн. Би танд хэлье. Хүн үхээд алдаршдаг юм аа. Үнэн шүү. Үхсэн хүн болгон алдаршдаг шүү. Тийм учраас амьд байхдаа өөрийгөө алдаршуулах гэж битгий хөөцөлд, өөрийгөө алдаршуулах битгий ноцолд бид нар ийм амьдрал утгагүй. Тийм учраас өөрсдөө амьдралыг өөрчлөмөр байна гэсэн үг. Үнэхээр цаг байсангүй. Үнэхээр магтаал хугацаа дууслаа. Бурханд алдар нь байх болтугай.